Сургалтчин багштаа баярлалаа. Одоо хамтдаа үргэлжлүүлэн ярианы эхлэлийн хичээлүүд авч үзье. Бид өмнөх хичээлдээр Хятад цайны газарт хэрхэн үйлчлүүлэх талаар харилцаар үзье. Хичээлийн иргэнийг санацгаая. 几位来点什么？他丢захиалах вэ？来一壶茶，再来点点心。Нэг сав цай бас амтдаа авъя。几位拿点什么？他бүхэн юу авах вэ？我要披萨。Би пицца авъя。茶馆里的人不少。цайны газарт хүн цөөнгүй байна。周末上班的人不多。Хагас бүтэн санд ажилд явж байгаа хүн их биш байна. Харин өнөөдөр бид Йемен баярын талаар харилцаар үзэх болно. Эхлээд харилцаа яриагаа харъя. 今天是中秋节，中国人们喜欢全家一起过这个节日。今天我和你一起过吧。谢谢你，我准备了中秋月饼、水果、茶、啤酒什么的。哦，对了，还给你小纪念品，希望你喜欢。啊，毛笔啊，还是名牌的呢，真谢谢你了。什么小纪念品？这是个大礼物。不客气，一点小意思。不好意思，今天没有时间，所以没买礼物了。你不会不高兴吧？哎呀，你说到哪儿去了？我知道你很忙，下次再给我买吧。Одоо хамтдаа харилцаа яриаг орчуулцгаая. 今天是中秋节，中国人们喜欢全家一起过这个节日。今天我和你一起过。Өнөөдөр Йемен баяр. Хятад хүмүүс гэр бүлээрээ өнгөрөх туртай. Өнөөдөр би чамтай баяраа хамт тэмдэглэе. 谢谢你，我准备了中秋月饼、水果、茶、啤酒什么的。哦，对了，还有给你的小纪念品，希望你喜欢。Баярлалаа. Би Йемен усан үзэм, цай, пив гэх мэт зүйл бэлтлээ. Нэрээ би чамд жижиг бэлэг бэлдсэн. Чам таалагдсан гэж найдаж байна. 啊，是毛笔呀，还是名牌的呢？真谢谢你了。什么小纪念品？这是个大礼物。Хөөх бир юм уу? Бас брэндийнх юм гэж. Үнэхээр их баярлалаа. Юун жижиг бэлэг вэ? Том бэлэг юм байна. 不客气，一点小意思。зүгээр дээ, нэг их юм биш. 不好意思，今天没有时间，所以没买礼物。你不会不高兴吧？ Үнэхээр муухай юм боллоо. Өнөөдөр цаг зав гараагүй болохоор бэлэг авч чадсангүй. Чи уурлахгүй биз дээ? 你说到哪去了？我知道你很忙，下次再给我买吧。Чи юу ярина вэ? Би чамаа завгүй байгаа мэднэ. Дараагийн удаа надад бэлэг аваарай. Одоо хамтдаа Йемен баярын тухай техник харилцаа яриа харъя. 今天的天气真好呀。是啊，现在是秋天了，中秋节马上就要到了。什么是中秋节？中秋节是一个传统中国节日，是个阖家团圆的日子。中秋节是哪天呢？农历8月15。Одоо хамтдаа харилцаа яриаг орчуулцгаая. 今天的天气真好呀。Өнөөдөр цаг агаар их гоё байна. 是啊，现在是秋天了，中秋节马上就要到了。Тийм шүү. Одоо намар болж байна. Йемен баяр удахгүй боллоо. 什么是中秋节？ Йемен баяр гэдэг нь ямар баяр юм бэ? 中秋节是一个传统中国节日，是个阖家团圆的日子。Йемен баяр гэдэг нь Хятад даяараа баярлаг баяраа. Нэг осны гэр бүлээрээ хамт баярлаг баяр.
中秋节是哪天呢？Ийм баяр хизээ болдог вэ? 农历8月15, бэхийн тооллын 8 дугаар сарын 15-нд болдгоо. Одоо үдсэн харилцан ярианд дах онцлог өгүүлбэр болон үгсийг хамтдаа харцгаая. 还是名牌的呢? Тэрч байтугай брэндийнх юм гэж гэсэн өгүүлбэр байна. Энэ өгүүлбэрт орсон хай, н гэдэг үг нь тэрч байтугай гэсэн анхаарал хандуулах гайхаж биширсэн өнгө аясаар илэрхийлдэг үг юм аа. Хамтдаа тийшээ харъя. 他的小女儿还会唱歌呢. Түүний охин тэрч байтугай дуулж чадна. 月饼上还有花呢. Тэрч байтугай яаван дээр зураг байна. Дараагийн үгийг хамтдаа харцгаая. 不客气 буюу зүгээрээ гэсэн утгатай бөгөөд хэрвээ хэн нэгэнд баярлалаа гэж хэлэхэд хариуд нь 不客气 гэж хэлж болох нэ. Жишээг хамтдаа харъя. 谢谢你给我的礼物. Надад бэлэг өгсөнд баярлалаа. 不客气 зүгээрээ гэж хэлнэ. Дараагийн өгүүлбэр 小意思. Тимч хэмшээ. Тимч сүртэй зүйл биш гэсэн утгатай бөгөөд үүний хэн нэгэнд бэлэг өгөхөд илгээр хариулахтай ашигладаг. Жишээг хамтдаа харцгаая. 啊，是毛笔呀，还是名牌的呢？真谢谢你了。什么小纪念品？这是个大礼物. Хөөх, бир юм уу? Бас брэндийнх юм гэж? Үнэхээр их баярлаа. Юун жижиг бэлэг вэ? Том бэлэг байна. 不客气, 一点小意思. Зүгээрдээ нэг хэмшээ. Техник жишээ харъя. 谢谢你送给我这个好看的裙子. Надад ийм гоё даашин зүгсэнд баярлаа. 不用谢, 一点小意思. Зүгээрдээ тэмч сүртэй юм бишээ. Дараагийн өгүүлбэр 你说到哪去了? Ингэж яриад хэрэггүй. Энэ нь илтгэр хэн нэгний үзэл бодлыг үүсгэж хэлэх үед хэрэглэгээ. Жишээг хамтдаа харцгаая. 昨天我没有来，你们不会不高兴吧? Өчигдөр би очиж чадаагүй. Та нар уурлаагүй биз дээ. 你说到哪去了? 我们理解你没有时间来. Ингэж яриад хэрэггүй. Бид чамайг ирж чадахгүйг ойлгож байсан. 不好意思，今天没有时间，所以没买礼物。你不会不高兴吧? Өшөөгөөрөө өнөөдөр цаг зав гараагүй болохоор бэлэг авч чадсангүй. Чи уурлаагүй үсттэй. 你说到哪去了? 我知道你很忙。下次再给我买吧. Чи юу ярьж байна вэ? Би чамайг завгүй байгааг мэднэ. Дараагийн удаа надад бэлэг аваарай. Одоо бүгдээрээ тасгал ажиллая. Өгсөн үгсийг тохирох зайд нөхөж бичээрэй. Н. 不客气. 去了. Одоо хамтдаа өгүүлбэрийг харъя. 还是名牌的. 一点小意思. 你说到哪儿? хариултаа хамтдаа харцгаая. 还是名牌的呢? 不客气，一点小意思。你说到哪去了? Та бүхний зөв хэлсэн гэж найдаж байна.
Өнөөдрийн хичээлээр бид Ян баярын талаар харилцаар үзлээ. Үдсэн хичээлээ цайдар татаарай. Дараагийн хичээлээр бид цэцэг арчлах болон ургуулах талаар харилцаар үзэх болно. Ингээд хятадлийн дунд чатны хичээлийн дөрөв өндөрлөж байна. Дараагийн хичээл хүртлээр түр баяртай үзэгчтэй. Зайзэн.